За байнга орны гишүүд за ажлын хэсгийнхаа энэ өдрийн мэндийг хүргэе. За намжимэг гишүүний санаачилсан тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг өргөн барихад бол миний бие дэмжиж бас гарын үсэг зорсон. За миний хувьд хамгийн их олзуурхаад байгаа зохицуултыг бас олж харлаа. За үүн дээр бол одоо дагалдуулан оруулж ирж байгаа онцгой байдлын албан татврын тухай хууль, за мөн засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тамхины онцгой албан татвараас орж ирэх орлогоос хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн зориулалтаа спортын байгууламж, шинээр барих, өргөгдөх, засварлах, за аймаг одоо нийслэлээс спортын дугуулангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг одоо санхүүжүүлэх гэсэн энэ одоо заалтууд орж ирсэн нь бол маш их сайшаалтай зүйл байна гэж олзуурхаж бас харж байна. За хүүхэд залуусыг одоо альва хорт зуршил, за уруу татлага, сөрөг амьдралын одоо хэв маягаас одоо хамгаалахын тулд бид бол тэдний чөлөө цагийг эрүүл зөв боловсрон одоо өнгөрүүлэхэд орчин нөхцөлийг нь одоо бүрдүүлэх нь хамгийн чухал. Тийм учраас одоо энэ хуулийн зохицуулалтын дээр за энэ орлогыг бол ингэж одоо хүүхд залуучуудаа зориулж байгаа энэ одоо зохицуулалт орж ирж байгаа нь бол одоо сайшаалтай байна гэж харагдаж байна. Тэгээд тийм учраас одоо энэ одоо хуулийн төсөл болон одоо хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг бол дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа.